За баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн онцлог зочингоор би за 10 жилийн одоо ер нь 96% амар удчихжээ тий. Эрхчлэн хамтлагийн Баярхүүг би өрн өнөөдрийн онцлог зочингоор та бүхтэй уулзуулж байна. За юуны өнөөдрийн дүргийн хичнээн удаа уулзсангүй. За 96 оноос эхлээл түүхийг өнөөдрийн дугаараар онцолж ярина. Яг тэгэхээр удаа хугацаанд уулзсангүй. Тэгэхээр хамгийн анхны 96 онд хипхоп урсгал Монголд орж ирж ирсэн тэр үеийг дурсаж хоёлаа ярил л да. Жишээ нь тэр үед байлдан дагуулч гээд бүлэг байсан. 5 хамтлаг энэ дотор бол багтдаг байлаа тийм ээ. 2 хүн хамтлаг Монголын танхаа арабчид Лүмин тийм байман Лүминаа ингээ эрхчлөө гэсэн 5 хамтлаг байсан тийм. Энэ үеийн нэг дурсамжийг хамгийн түрүүнд төлгөхийн дурсвал. За юуны өмнө телевиз үзэж байгаа залуучуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд 96 одоо байлдан дагуулч бүлэгээ бид нэр анх тэр бүлгийг одоо байгуулсан байгуулж явж их тэр үед бол одоо яг манай яг үндсэн 5 хамтлаг байсан. Одоо манайх тэгээд Баймбанх, Лүмино, Монтреп 2 хүү бид нэр тэр үеэс хойш одоо олон жил өнгөрсөн байна. Тэгээд яг тэр үед бол бас гоё байсан шүү дээ. Нэг шоу хийхэд 11 үзэгчтэй хамгийн анхны шоу тоглолт хийхдээ 11 хүн ирж ирсэн. Одоо бол ингээд яг тэрнээс хойш бол ингээ харахаар бол одоо хөгжил нь бол өөр тогтцсон. Одоо Монголын хипхоп хөгжмийн урсгал бол тогтцсон байна гэж би харсан. Одоо хойд чинь минийс ханхаар топ 10 лав их болдог байсан тоглолт. Сүүлд чинь Money-Train Juliana гэсэн нэг ер нь нэг тоотой хэдэн газар болдог байсан баг санагддаг шүү. Тий хамгийн анх чинь Manhattan шоу. Тийм Manhattan тий. Manhattan тэгээд топ 10 Money-Train. Тэгээ Money-Train ч сүүлдээ Juliana олцсон. Тийм Juliana болоод тэгээд дархан тоглолт хийгээл. Ер нь хамгийн анхны шоунд тийм. Эрхчлэн хамтлагийн хамгийн анхны бүрэлдэхүүн нь хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэй байдаг гэсэн юм бэ? Манай хамтлагийн анхны гишүүд 5 лаа байсан бид нар чинь. 5 лаа тэгээд нөгөө бүжгийн Монголын саксон бөмбөгийн холбооны 4 эмэгтэй бүжигчин одоо шийдний махсууд дээр. Тэгээд бүжигчин залуучууд болохоор ер нь олон байсан дөө орж гараад уул нөгөө MC Хамрыг одоо дуурайгаад гэх юм уу санаа аваад гэх юм уу MC Хамр шиг 70 хэдүүлээ гарч тайзан дээр бутаавна гэдэг ямар ч хэсэн нэг 40 50 хүрж исэн юм одоо бичлэг нь хүмүүс л байгаа олдол тийм бас цацчул зүгээр л одоо жишээ нь эрхчлэн хамтлагийн шийдний мангас бол яа харахгүй хамгийн анхны нэг хипхоп түүхэнд бол бүр ингэ дурсагдаж яригдахаар чухал уран бүтээл гол дуунуудын нэг л дээ. Давтал гэж ерөөсөө тохоо үед бол хүн болгон амдаа илж идэг байсан тийм ээ. Тий. Шийдний мангасууд бол яг анх бид нэр тэрнээс өмнө дуунуудаа ингээд хийцэн байж байгаа. Шийдний мангасуудыг хамгийн эхлээд одоо юу гэдэг гадагш нь гаргасан гэх юм уу. Сонсогчдод те яг гаргасан дуу шийдний мангасууд байгаа. Тэгээд шийдний мангасууд бол ер нь нэлээд одоо юу гэдэг бот авсан шүү дээ. Бот авсан. Одоо ч тэр энэ шийдний мангасуудыг бол залуучууд бол сонсдог хэвээрээ. Бид нар шийдний мангасууд тэр энэ 100 одоо клип хийж бодож байгаа. Ер нь хуучны тий хуучныхаа дуунууд дээр ер нь дүрсжүүлж клип хийж бодож байна л да. Хуучны дуунаас за одоо хэл энэ яг өнөөдрийн бас бид хоёрын ярих гол зүйл бол 96-аас 2016 гэдэг ингээд 20 жилийн түүхийг агуулсан ийм гоё цомог өнөөдөр манай үзэгчдийн гар дээр ялангуяа 96 оноос хойш хипхоп урлагийг сонирхож ирсэн залуусын хувьд энэ их гоё том бэлэг болж ирж байна л да. Энэ цомгийн талаар бас ярив. Энэ цомгонд анхны уран бүтээлсгэлээд ер нь хитэн дуу багтав, ямар үзэгчдийн хайртай уран бүтээлүүд энэ дуу цомогт багтав тий. За энд бол ерөнхийдөө 17 дуутай CD маань. Тэгээд шийдний мангасуудаас эхлээд яг ингээ хойшоо одоо Монгол урагшаага сая сүүлд гарсан хар сарны хамтлагийн амраахтай хамтарч дуулсан дуу байгаа. Тэр яг тэр дуу хүртэл ингээд яг 96-аас 2016 гээд 17 дуутай байгаа энэ CD маань. Бас юу гэдэг одоо бас энэ Facebook-ээр бас нөгөө хүмүүс пэйж дээр бичсэн байсан. Нөгөө дуунуудаа яасан бэ гэдэг. Бид нэрийг болохоор дараагийн CD-ндээ бас ингэж яг бүгдийг нь оруулахгүй маа гэхэд ингээд 2 3 оруулчих гэж бодож байгаа. За энэ цомогт орсон одоогийн байдлаар үзэж төрсэн байгаа хэдэн клип байна. За 69 бол клиптэй. Нэг л амьдрын 5 дуулцын баяртай. Тэгээд өөр чинь 6 клиптэй л байгаа Монгол урагшаа. За би үзэгчтэй энэ цомогт орсон 17 дууны
бас нэрнүүдийг танилцуулчих гэж бодож байна. Магадгүй бас үзэгч хуучны гоё дуунаас нь ямар дуу орсон юм болоо гэд бас хүлээж магадгүй. Шийдний мангасууд энэ бол яхаа аргагүй эрхчлэн хамтлагийн хамгийн анхны брэнд болсон дөө. За 69 сэтгэлээ би чамдаа өгье. Атман 7 сарын 1 там дуулзъя. Уучил энэ том юм. За 10 жилээ дурсъя. Багатай намайг твэр илүү за өөрийгөө чөлөөл хүлээ. За энэ хүлээ гэж бас гол уран бүтээл орсон байна. Галзуу ноход гэж бас гоё дуурсан байна. Нэг л амьдран. За тэгээ Монгол урагшаа гэсэн юм 17 дуунаас бүрдсэн байна. За энэ цомгийн одоо бичлэгийн студ бичлэг одоо зураг авалт энэ төр хаана явагдав? Цомгийнхын талаар хоёул бас жоох мэдээлэл цаанаас худалдаж авах болохгүй ч. Hi-Fi Orange Records-ийн бүх салбаруудаар тэгээд энэ дээр болохоор нөгөө 69 production ерөөхдөө ажилласан байгаа цомог дээр бүх одоо зурган дээр TG Entertainment маань зургийн cover-ийн фотогийн бас TG Entertainment студид дээр авсан байгаа. За тухайн үед одоо ингээл бодоод дурсахад ингээд маш олон гоё зүйлүүд санаанаас гарахгүй хаяа ингээл дотроо нэмсгэлэл ингээд бодогддог л та. Мартагдгүй гоё дурсамжаасаа манай үзэгчтэй хуваалцаач. Хамтлагийн 96 онд байгуулсан үеэс эхлээл тэр олон сайхан төвлөнд бол хамтлагт бол шинэ үйлдэлсэн байгаа. Анхны одоо хөгжилтөд тайзнаас эхлээл за түрүүнд хальт ирсэн тэ 11 хүнтэй тоглолт хийжлээлаа гэж ярьжсэн тэ. Тий одоо хэлэлтийн тал дээр ч юм уу сонирхолтой дурсамжийг бас хуваалцъя л да. Дурсамжнууд бол зөндөл байна л да. Бид нэр одоо жишээ нь хэд анх чинь бид нэр яг шийдний мангасуудыг дуулж явах бүх хувцсан сахи байлаа. Одоо доторх мак хүмүүс бүгд сахи тэгэл бутлан дестрой гэл сүртэй одоо манайх чинь 3 тугтай баг нийлээд 60 70 хүн тайзан дээр дуулдаг байсан. Тэгээд зарим өдөр нөгөө бид нар чинь нөгөө яг тухайн үед чинь тэгж их мөнгө олддог байсан болохоор нөгөө автобус зогсож чинь такси мэдээж орой байгаа. Тэнгүүт заримдаа нөгөө таксиний мөнгө олонгот нөгөө тоглолтын дээр нэг сүртэй багийн нэр сүртэй байж байгаа. Тэгээ уг нь бол амар сүртэй байгаа. Анхны тоглолтууд дээр яг сүртэй ингээд байгаа. Бараг л гадаадаас ирсэн шиг л амар яваа. Тэгээ заримдаа орой нөгөө таксиний мөнгө нөгөөхөө нөгөө тоглолтынхаа урзаалкын тэгээд ээжлээд үүрээд алхах юм гэдэг. Тэр л надад хөвгөлтэй санагдаад байна. Ууд нь харахад бол амар байгаад байдаг. Шин нь болохоор алхаа яваад байдаг. Тухайн хувцлалт стил имижгээр нь бас өөртөө яаж шийддэг вэ? Тухайн ч бас хэцүү байлаа шүү дээ. Тий, стил имиж яа бид нар чинь нөгөө нэг анх шийдний мангасууд дуу клипийг дуу хийхдээ болохоор юу хийжсэн. Нөгөө бүгдээрээ мөнгөө цуглуулад нөгөө одод телевиз гэж байсан нэг тамирах. Тамирахаас ингээд зургт үзчихсэн чинь нөгөө хипхоп хөгжим ерөөсөө манай чинь одоо CD зардаг газрууд, кассет зардаг газрууд дарамж байхгүй. Тэгсэн чинь од телевизийн тамирах нэг саксны нэвтрүүлэг тавьчих чинь нэрэндээ хипхоптой явуулсан. За ерөөс энэ доонуудыг л авъя гээл. Тэгээ очсон чинь тамирах биднээс 6500 төгрөг гээд жоох өмнөдөө хэлсэн. Тэгээ тамирах одоо үзчих. Тэгээ бид нар чинь мөнгөө цуглуулад очиод нөгөө тоглолтын юг NBA-гийн юг аваад тэгээд тэндээс яг ерөнхийдөө үзэж байгаа дууг бол зохиож ирсэн. Тэгээд хөгжилтэй зүйлүүд их байгаа. Анх хипхоп үүсгэхэд бол гарч ирэхэд бас хүмүүс ойлгохгүй ч нэлээд их хэцүү байлаа шүү дээ. Тэр үед за FM радиогоос эхлээл телевиз гээл ер нь хүлээж авахд уран бүтээлийн цацгаас эхлээл их хэцүү зүйлүүд бол их л байдаг байсан баг л та. Тэр тал дээр хэцүү байсан л да. Ер нь бол хамгийн талигч давках бол аюух дэмждэг байсан. Тий. Талигч давках бол даваагийн хол биднээсийг бол яг хамгийн хүлээж авсан гэж болно. Монголын үндэсний телевиз дээр очиж бид нэрийг яриа өгөх гэж байхад за та нар хараал хэлж болохгүй шүү. Хамаагүй л тийм янз янзын ярьж болохгүй шүү гэж аюух анх харчаад бол тэгж бодож ирсэн. Одоо нөгөө хипхоп тэгээ барууны яг стилээрээ юу ячиж бас хараад тэгээ зургт олон нийтийн телевизээр тэгж хамаагүй ярьж болохгүй шүү гэж анх тэгчихсэн. Тэгээд давааны мах юм давках юм бол их дэмжиж ирсэн бид нарыг. FM-д бол миний санахаар хипхоп дууны цаг цөөхөн байсан 105 радиод нэг өдөр тутам гэж лав явдаг гэсэн санагдаж байна. Тий хамгийн анх болохоор нөгөө юунд үндэсний телевизийн Хөхтөнгөр радио гэдэг. Тийм. Тэрүүгээр анх бүр яг бараг хамтлагууд байхгүй радио манай хамтлагийн дэмэ Даймбан талигч тэгээд хин гурвал манахаас ойлоо энэ манай хэдэл ерөөс хөтлөл явуулдаг гэсэн юм л. Тэгээд сүүлд чиний яриад байгаа юм. Тийм.
Сүүлд за би өөрөө ч сүүлд фристайл гэж хийжсэн. Уг нь тухайн үед бас фристайл гэж сонин бас гарч ирсэн санагдтыг тийм. Чиний зураг гэдэг одоо нэг супер сониноос гадна бас нэг хипхоп дагнсан фристайл гэж сонин байсан. Тий, сонингод байсан. Ер нь бас сүүлд бол амар хөгжсөн шүү дээ. Одоо нөгөө баахан юунууд дэлгүүрүүд нь хувцснууд нь бэлэн болоод сонингууд нь гараад нэлээд бол хүчээ аваад одоо тогтцсон шүү дээ ихэд. За, эрхчлэн хамтлаг одоо ингээд сүүлийн үед хипхоп хамтлагууд маань хуучны яг үүсгэн байгуулагч хамтлагууд маань буцаад ингээд нэг нэгээрээ гарч иж эхэлж байна л да. Хэсэг одоо чимээгүй байжсэн аа. За одоо ч эрхчлэн хамтлаг ингээд 20 жилийн түүхтэй ийм сайхан цомгийг гаргаад ирлээ. Mr. Dogs хамтлаг бас уран бүтээлдээ орсон байна. Monterey хамтлаг уран бүтээлдээ орсон байна ч гэдэг юм уу те. Хардас хамтлаг. Тийм, Хардас хамтлаг, Марка ах маань байна. Ингээд хүмүүс маань гарч ирээд байна. Одоо эрхчлэн хамтлагийн ер нь төлөвлөж байгаа одоо 2016 онд хийх хөдөлж байгаа зүйлүүд юу байна? Бид нар бол 20 жилийнхаа хий гэж бодож байна. Тэгээд ер нь бол энэ CD-нд орсон хуучны дуунууд орсон болон ороогүй хуучны дуунууд ер нь бол клип хийхийг л зорж байна да ер нь. Клип ч бас нүсрэ ажил шүү дээ. Нэг клип хийхдээ бас нэлээд л одоо юу гэдэг зардлаас ахуулаад юу гэдэг айгүй ажиллагаа ихтэй нөгөө хүмүүс цуглуулах, машин тэрэг цуглуулахаас ахуулаад тэрэн дээр л жоох ер нь. Тэгтээ яг зүгээр хийчихнэ. Эрхчлэн хамтлаг одоо энэ ер нь зарим нэг хамтлагууд дундаа бас хамгийн хүнд стилтэй хамтлагт нь орноо. За энэ цомогт би орсоо одоо энэ хүлээ дуун дээр л бас нэг юм ярих гал байна л да. Хүлээдүүд тухайн үедээ ингээд эрхчлэн хамтлагаас одоо нэг гарахааргүй нэг тийм одоо pop ахилттай тийм ийм дуу болон гарч ирж исэн. Тэгээд үнэхээр хит болсон энэ дуу бол яхааргүй. Тэгээ бордор хэрэг. Тухайн үед ерөөсө хүн болгон хүлээ хайр минь хүлээ наамаа гэдэг ерөөсө аялдаг болцсон байсан. Тэгээ энэ дууны талаар бас нэг баг зэрэг яриач. Тухайн үед яагаад яг энэ дууг хийхээр болов? За энэ дуун дээр ч одоо би өөрийгөө аваа гарчдээ. Би энэ дуун дээр оролцоогүй байна. Шууд өөрөөсөө гол зайлуулт юм билээ. Гэхдээ энэ дээр манай хамтлагийн мөнхөө тэгээ бас нэг залуу уруулаа нийлээд энэ мөрөмтөл хийсэн байгаа. Яг энийг хийж их үед чи би бас Монголд байгаагүйсэн баха. Тий, явчаад гадаад бас нэг байж байгаа эрсний дараа юм процесс. Гэхдээ энэ ер нь бол ийм бас хайр дурлал тий одоо юу гэдэг хүний яг амьдралын хүн гэдэг мөнхийн сэдв болоод байж байгаа болохоор байх ёстой болов гэж боддоо шүү. Гэхдээ яг улсууд бол сонсогч нар бол хэлдэг л дээ. Та нар одоо яагаад ийм сонин тийм ийм чимшиг дуу хийсэн бэ гэдэг. Гэхдээ би бол одоо юу гэдэг мөнхийн сэдв учраас хичнээн одоо араатан ч гэсэн одоо хайр дурлал гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр байх ёстой л юм шиг. Хоёулаа түрүүн бас ярилцлагын өмнө Монгол урагшаа дуун дээр ярьжсэн тийм. Энэ дуу уг нь бол маш их зохиогдсон. Тий, энэ дуу гэж байна тийм. 11 онд юуг нь дууг нь хийчээд клипийг бас зургийг авцсан байсан. Уг нь авцсан байсан. Тий. Ер нь хав гарахтаа сайн юм аа да. Тий, гэхдээ уул зургатаа хийх эсвэл байна. Гэхдээ яг гоё. 11 он бүх одоо юу гэдэг дүрсийг аваад хоолой өвчлөнд орцсон байсан. Тэгээд одоо энэ жил гаргаж байна да. Жохоо ер нь дарж байгаа. Тэгэхгүй бид нар ч нэг дандаа цаг үеэс төрүүлж яваад байдаг. Одоо бас энэ дууныхаа хоёрыг хийх байгаа төлөвлөгөө байгаа гэдэг үтсэн тий. Тий, хоёрыг хийх бол санаа байгаа клип нь. Одоо жишээ нэг цаг үеэс төрүүлсэн. Одоо хар сарны хамтлагийн дуун дээр байдаг шүү дээ. Азууны давхарцаа орж байна. Айхтар халуун байна. Тийм. Айхтар халхан байна гэдэг шүү дээ. Дий чинь одоо дэлхийн нийтийн дулаарлыг хэлсэн шүү дээ. Тэгэнгүүт Хардас хамтлагийн дуун дээр ч одоо 60 мөнгөний бичээ 100 төгрөг болох юм. Тийм, бас ирээдүйд болцсон. Ирээдүйд болцсон. Тэгсэн чинь бид нэр 16 наснда Атман гэдэг дуун дээр мөнгөтэй мөнгөгүйгээ эрх мэдэлтэй энгийн нэгнийгээ гэд бас ингээд айл тэр дээр үед хүчтэй нүчгүйгүй гэдэг яг энэ дунд байж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь дандаа цаг үеэс дөрүүлж яваад байт юм уу гэж бодоод байд шүү. Хамтлагийн нөгөө гишүүд ерөөсөө зургатаар харахаар л баяр харагдаад байх юм. Нөгөө хоёр маань хаагуур яваад байна. Дэмэ мөнхөө хоёр маань. Мөнхөө маань болохоор нэг дүрс одоо клип реклам хийдэг болохоор одоо гас хөдөө студид ажилладаг. Хөдөө орон нутгаар хай нэг зураг авалтанд яваад байна. Дэмэ маань болохоор энэ Солонгост одоо бизнес эрхлээд шүү дээ. Тэгэл нэг дундуур нэрхээр нэг гуруулаа нэлж бут авчаал авчих гал тэгээд дэмэгийн бизнес хийх завсраар мөнхөө хитээр яах та тэгээ нэг уралдаанд хийж аваа. Тэгээд байж шүү. Одоо хамгийн ойрын төлөвлөгөө одоо дараагийн гарах клипч гэдэг юм уу те? Ямар уран бүтээл байна?
дараагийн гарах клипийн болохоор би шийдний мангасууд одоо түрүүний хэлсэн хүлээ. Яг сэтгэлээ би чамдаа өгье. Яг эднэр дээр л төлхөө ажил гэж чинь. Тэгээ Атман дуун дээр бас өөр хамтлаг юм уу дуучинтай хамтарч магадгүй. Энийг бол одоохонд яг шийдэг болохоор. Эднэр дээр 91 ойрын нэг зам 4-5 клип бөөнч санаа шүү. Нэг дор. Би юу вэ? Шийдний мангасуудыг өөрийнхөө фондонд үзье. Магадгүй байж магадгүй бах гэж би өөр нь клипний цуглуулга бол байгаа. Тэгээд нөгөө ялангуяа S Music-ээс эхлээл клипээ цуглуулсан учраас бас S Music-ийн фондод байж магадгүй гэж бодож байна. Уг нь шийдний мангасыг бас үзэгчтэй бас тэр үеийнхэн байдлаар хүргүүл бас сонирн шүү дээ, тий. Би бас манай хамтлагийн пэйж эрхчлөө хамтлаг гэх пэйж байгаа. Кириллээр тэн дээр бас би тавья гэж боддог. Тэгээд бүр тэр дээр анхын шийдний мангасуудын бас панорама хийхэд бас хөвгөлтэй юм болсон шүү дээ. Бид нар манай хамтлагт одоо дуулахгүй бавууглаг зурга яруу найрагч санаа хүүхэд нь хамгийн бага хүүхэд нь санаа анх бидний нэг оргил их маллах хүүхэд оргил чикали оргил дээр аваачаад бид нар чинь тэгээд нэг корга оргилоос аваад сонор өстөд ороод халиах хэд нартай бол дааш гэх хэд нартай бол зав нь болохгүй байна гээд тэнгүүт нь шүн халиах юм хаалгад өгч галтгоонд нь шидний махсуудны юу гээд панорама хийлгүүлээд гуугаа хийлгүүлж ирсэн. Тий шүн эхнэр нь унтах гэдэг бид нар галтгоонд нь төжгнүүлээд байдаг. Гэхдээ ингээд одоо ботхоор тухайн үеийн уран бүтээлчид маш их хөдөлмөрч байсан санагддаг юм аа. Тэрийг дуунхаа ханаас гүйдэг бүр алхам байрна. Тэгээ бүр юу байдаг гэсэн. Одоо нөгөө анх нөгөө бид нар ч бас тэр үе нөгөө студ хомс байсан. Одоо юу шиг гэртээ ч орвичиж шít. Одоо нэг дурын хүүхд компьютер дээр панорамыг барыг хоолоо очиж. Бид нар ч болохоор нөгөө хөхтөнгөр радиод нэг хоолоонд орсон юм аа. Тэгсэн чинь нөгөө хальсан дээр ч болохоор ингээ ухрааж юу яаж болдгоо юм байна. Бүгдийг өрж болдгоо юм байна. Тэгэнгүүт шууд ингээ мөр зэрэг зогсож жагаад нэг нь доосонгот нөгөөхөд мөрж гардаг. Нөгөөх нь болохоор эсгэлдэг цаашаа. Тэгээ газ ингэж игэн зогсож байгаа л мөрлөөл. Тэр бол яг бас хөвчлөөс гой дурсамж байхгүй тий. Тий тэгээ бас адтай гэж боддоо шүү дээ. Бас нэг хальсан дээр хоолгоо. Дааж бидэрт байхгүй байл. Гэхдээ хальсан дээр бичүүлээ. Одоо тэнд бол алдах ирэх байхгүй байхгүй тий. Ямар ч алдах ирэх байхгүй. Одоо дээр юм Монголын уран сайхны кино тэр том жүжигчид бас жүжиглээд дандаа хальсан дээр авдаг. Одоо үеийнхтэй адилхан компьютер дээр өрөөд тахгүй. Монтаж энэ шууд хальсан дээр шууд нэг явдаг. Тэ загинж байгаа ч юм уу шууд нэг л явдаг байсан. Яг бид нар яг хэрэнтэй адилхан хальсан юм. Загнуулж байгаа нэг л явсан да. Тийм дуу бичлэгийн студ гэсэн зөвхөн одоо соёл гэж соёлын төвөргөнд байлоо. Тий, соёлын төвөргөний арталт байсан. Тий, арталт байсан тий. Ер нь бол бас студийн хувьд гэсэн нэлээд зөвхөн ер нь тийм ажтай. За дурсамжийг яриад бол дуусахгүй. Тэгээд өнөөдөр бас бидний урилгыг аван манай нэвтрүүлэгт ирэн сонирхолтой яриаг өрнүүлсэн баярхуудад маш их баярлалаа. Тэгээд эрхчлэн хамтлагийн олон сайхан уран бүтээлүүд, олон сайхан одоо хуучны дуун дээр бас яаралтай клипийн бас хипхоп сонирхчдоо тухайн үеийн сонсогч нартай бас хүргээрээ. Тэгээд шинэхэн клипээр нь тун утга эргээд уулзъя. Тэгээд ярилцлагын төгсөл бас хамтлагийнхаа нэгэн уран бүтээлийг зориулах эрхийг болгоё. Одоо Монгол ураг шагаад жишээ гэдэг юм уу, 69 ч гэдэг юм уу те. Аль уран бүтээлээ үзэгчтэй. За телевиз үзэж байгаа залуучуудаа шинэхэн төрсөн, шинэхэн бүтээсэн харсарны хамтлагийн амраахтад дуулсан шинэ уран бүтээлээ зориулъя та бүхэндээ. Магадгүй энэ дууны 2 дугаар анги 2 дугаар хэсэг удахгүй хурж магадгүй гэдэг байгаа тий. Тий, ер нь клипийн дахиад бас нэг хийж тийм билүү л гэсэн санаа амраахтал ярьсан байгаа л да тий. Амраах маань одоогийн байдлаар Солонгос орн тоглолтоор. Тий, Солонгос тоглолтоор явж байгаа. За баярлалаа уран бүтээл амжилт хүсье. Тэгээ тун утгагүй уулзъя. Бас танай хамтлагийн одоо энэ 20 жилийн түүх одоо агуулсан шийдний мангасууд гэж нэрлэгч байт юм уу те. Ийм тоглолтыг бол үзэгчид бол маш их хүлээж байгаа хаа гэж энэ хувьд бол бодож байна. Тэгээд тун утгагүй иргэд уулзъя. За баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье. За баярлалаа. За бүгд хамтдаа клип хүлээж авч үзье.
Монгол угсаа бид урагшаа Тэгэр сая тас түмэн бидний Монгол гэдэг төрсөн хүүхд нь хөгс толдоо эдний бидний угсаа гэдэг Монгол тухн дэлхийн таасч нэг цустай гэдэг мохож сэргсэн агуу түүхтэй гэдэг эрхийн мэргэн хурдан морь хүчит бүх эрийн гурван надан Монгол дээл гомын морь хууруудын дуу Монгол гэр дүүрэг ёс цаашид өнгөртөөд бөмөргөл тэнгэр язгуур бидний оюун бий их тасах хуурья дахин дахин сэргээ их тасах хуурья дахин мөрдөж мөрдөө нэг нэхэн бортогон тастай давнэг нэхэн дагж цомцохи яад гэвэл тэн бодос гадар шараг ухаан мэдрэлгүй заргвай тийм бай яад гэвэл тэн Монгол хүний үнцнийг улам мангаж бай дэн бэт урагшаа ухсам бит бак урагшаа уханараа уралди угасныг завчи урагшаа ухсам бит бак урагшаа уханараа уралди угасныг завчи Монгол хүний хэмээр босоо байдгийг мэдтүгэ Монгол хүний сүлдэшэ тэнгэр байдгийн аюутуга Монгол хүн мөртөөгөө дийж ирсэн түүхби Монголоор нүдэг ухаан бидэндүй урагшаа залуусаа уруу нийгмиг намдари ухаантай байгуулсаа худалдсан хүмүүсийг кали одоо бодно гэж тэдэнд хэлий одоо бошиг амьдрахаа боди энийг зарли арагшаа алгасныг нь шууд завчи харчи ард түмнээс уруусныг нь хуйлгүй завчи али надаа ангийн бууга өгөөж амдаа надаа авилгачдаг бодон хорой талбай дээр гадаа болохгүй болон залуу минь бүү охор бодлоо зэгцэл ухаанаа урдууд ялан тэл өөрсдийнхөө төлөө өрөөд мэрэтийн төлөө өхөн ухлан Монголын төлөө бүгдийн тэл цогтойгоо зүрх мэнэ зөвхөн Монгол амгшгаа тус мэнэ зөвхөн Орша цогтойгоо зүрх мэнэ зөвхөн Монгол амгшгаа тус мэнэ зөвхөн Орша өрн мөнгөний төлөө бид хинтэж янаагүй Хөлөөрсөн байд бид дотоогод дууж ирсэн цаашид дуудах болон цаашид тэнцэж болон хацараа ирчдөө цаашид бүгдийг дагуулаа Урагшаа ухсам бит бак урагшаа уханараа уралди угасныг завчи урагшаа ухсам бит бак урагшаа уханараа уралди угасныг завчи бидний судалгаа дээр Монгол тэнгэрийн цусан политикээр бидний тархинд хийгээдсэн оюун санаа заяасан бидний ирээдүйн үндэсний үйлсээр дутах ёсгүй бидний Монгол гадныхны хадаас багтах ёсгүй зулаа дээр минь асан гадаас дотоо муухан гялалдаж байхад талын нэгээс тагсан хат төмөн торн гэж юу өвдөцсөн алтан сургаал өнгөн бай эвийн гэмтэж ирэх чимчнээ үзэх гэж юу эцэгсэн их түүхээр амьдрах учиргүй бид энэ өнөөдөр Монголоор үзэх гэж байгаа бүрчэнд ухаамар би удам гэж багтаж ханлаа бод мэт ингэж амьдрах учиргүй нэр минь цус минь Монгол хаяг минь ног минь нутаг минь Монгол нэр минь цус минь Монгол хаяг минь ног минь нутаг минь Монгол уханараа уралди угасныг завчи урагшаа ухсам бит бак урагшаа